Дайн эхлэхэд бол би инх тайван гэдэг үгний яг утга учирыг ойлгосон. Инх тайван, их орон гэдэг хоёр үгний. Би энэ гурван үгийг бол үнэхээр одоо яг нь амьдралынхаа туршных яриад хэл барыг амнаас нэг хүний амнаас байн гардаг үгнүүд бол биш шүү дээ, тий. Гарч байгаа ч хүн байна, гарахгүй байх гэдэг бол бид нар өөрсдөө тийм сайхан тайван улсад амьдарч байгаа юм байна. Миний бие хошид залтаа мөхөр зөрчний жанжтааны мэрэгчлээ хийдэг. За 2023 онд те 23-аас 24 он нэг жилийн хугацаатаа үүрэг гүйцэтгэхээр Батлан амлах сайдын тушаалаар нэгдсэн үндэсний байгууллагын ЮНЕСПА ажиллагаанд цэргийн ажиллагч офицер буюу цэргийн мэрэгчлэнгээр үүрэг гүйцэтгэхээр томилогдож эх орноосоо 23 оны 4-р сарын дундуур эхний 7 хоногт эх орноосоо мордсон хартум нийслэлд буугаад ирсэн нөгөө буудалд буусан нисэх буудалд буугаад буусан цагт очиод шууд утас холбоог болж эхэлсэн. Ингээд хажууд байсан офицеруудтайгаа ярьсан чинь би нөгөө хажууд хамт хартум нийслэл буусан офицерууд маань энд нэг эйрпорттой ойрхон нэг тийм буудал байна. Энд буучаа буунд. Тэгээд нөгөө буудлаа захиалсан буудлаа болоод нөгөө хамт үүрэг гүйцэтгэхээр томилогдсон гадаадын офицеруудтайгаа 6 офицертойгоо нийлээд ингээ бүүндээ нэг буудлын тэ чиглэлд ингээ бүүндээ явсан. Ингээ тэр буудалтаа очиод нэг хоног байрлаад 2 дахь хоногоос нь ингээд дотоодын тэ төсөлт мөрөлдөөн эхэлсэн. 4 сарын 15-нд 2023 4 сарын 15. Эхний өдөр бол тэ жижиг буугаар эхэлжсэн болвол маргааш нь тэ их буугаар орж ирээд тэгээ 3 дахь өдрөөс нь бүр хүндтэй ягуун цэргийн байлдааны машинууд орж иж эхэлсэн. Тэгээд ер нь бол тэгээ 3 дахь өдрөөс нь халдлагууд бол янз бүрээр орж ирсэн. Нүүдэн сум орж ирээд цогоор акнисм шүршиж орж ирээд нэг 4-5 хоног бид нар ч усгүй хоолгүй ямар тог цахилгаангүй. Тэгээ яг нь тухайн буудлын одоо тий эзэн эндгэг эзний утсаар бас бүгд амьд хүмүүс доосод үүрэг гүйцэтгэж байгаа. Тийм үндэсний ахлах төлөөлөгчтэй холбоонд орж тэр үгний утсаар тий эндх одоо эзний утсаар холбоонд ороод түүнээс уялдуулаад бас тий зүүнсний байгууллагын байнгын төлөөлөгч гаав гэдэг хурандаатай бас холбогдоод за ийм байна тухайн цагийн байдлаар амарч байсан тий харилцаа холбоо ямарч байсан нэг аль болох тий таслуулахын тулд хичээж ажилласан. Би 2019 оноос хойш нүби хүүхдийн санд хүүхдийн эрх бизнесийн асуудал гээд ерөөхдөө хувийн хвшлүүд компаниуд одоо хүүхдийн эрхийг хэрхэн одоо хангаж ажиллах талаар ингээд засгийн Монгол Сэндсийн газартай болон одоо бусад төрийн бус байгууллагуудтай хамтраад ингээд одоо түгээн дэлгэрүүлж байгаа гэх юм уу? Тийм ажил ерөөхдөө хийдэг. Энэ ажлаа бол хийж явах явцдаа манайх нөгөө богино хугацааны дотроо одоо ажлын өөр улс орны нүби хүүхдийн санд ажиллах юм боломжууд гардаг. Гэхдээ тэрэндээ сонгон шалгаруулалтанд ордог. Тэгээд Суданы одоо нүби хүүхдийн санд ийм яг минийхтэй ижил төрлийн ажлын байр 3 сарын хугацаатай зарлагдсан. Тэгээд шалгараад явсан байгаа. Тэнд очиод би Суданы одоо хувийн хвшлүүдтэй компаниудтай одоо яг адилхан ийм ажиллаа хийн. Хүүхдийн эрхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх Судан оффист одоо шаардлагатай байгаа санхүүжилтийг хувийн хвшлүүдээс татан төвлөрүүлэх. Тэгээ бас тухайн компаниудыг бас одоо хүүхдэд хэрхэн ээлтэй бизнес үйл ажиллагаа явуулах уу гэдэг дээр юм илүү нэг тийм зөвлөн туслах маягийн ч юм уу ажлыг бол хийх юм ажлын даалгавартай явсан. Өмнө Судан улсаас тусгаар тогтнодод 2011 онд нэгдсэн үндэсний байгууллагын 193 дахь гишүүн орн болсноос хойш бол Суданы хойд Суданд бол тодорхой хэмжээний нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн. Өөрөөр хэлэх юм бол одоо 20-30-аад жил одоо төрийн эрхэнд барьж исэн Башир гэж одоо олон жил ерөнхийлөгч хийсэн хойд Суданы ерөнхийлөгч бол одоо цэргийн эргэлтээр ерөнхийлөгчийн албан тушаалаа өгсөн. Түүнээс хойш хугацаанд 2020 оноос ахуулаад ер нь бол тэр RSF буюу одоо төргөн байрлал хүчнийг бүрэлдэх юм бол хойд Суданы ардын чөлөөлөх хайрамтай хамтраад Суданы аюулгүй байдлыг хангах үүргийг
нэлээд сайн гүйцэтгэжсэн. Гэтэл одоо явцын дунд улс төрийн ашиг сонирхол бас бусад зүйлээс шалтгаалаад энэ хоёр хүчний хооронд одоо зөрчилдөө үүссэн. Өдөртөн даамжир сайхан байгаа одоо ингээд зэвсэг тэмцэлд хүрсэн. Тэгм учраас картомд бол 2023 оны 4 сард ихсэн дээр зэвсэг тэмцэлүүд маш эрчимтэй байсан. Ерөөсөө нисэх бодлоос хавуулаад бөмбөгдөөд олон улсын нисэх бодол дээр ерөөсөө олон улсын иргэн агарын онгоц буух боломж байхгүй. Ийм нөхцөл байдалд орсон. Тэгээ энэ бол маш богино хугацаанд эрчимтэй өрнөсөн ийм зэвсэгт мөргөлдөө. Өнөөдөр хүртэл үргэлжлэж байгаа. Тухайн одоо нөхцөл байдал үүснээс яг 3 хоногийн дараа л ер нь бол ойлгож эхэлсэн. Ер нь яг нь ягаад ч Монгол ёс орж юм 3-ын тоо нэг байгаад идэв шүү дээ. Тэгэл за нэг 3 хоног бараг хүлээчи гайгүй болох бах ухааны юм бодоол те ингээл тэгэл хүмүүсийн ч гэсэн ихний өгж байгаа нөгөө яг л эхлээд надтай чинь дандаа л зүгээр ойр дотны хүмүүстэй л би ингээл холбогдож байгаа шүү дээ. Тэдний ч гэсэн за одоо ингээ гайгүй болчихвол угаасаа Африк чинь юм ч гэдэм үү те эсвэл угаасаа Судан чи ер нь юм улс ч гэдэм үү ингээ нэг тийм тэнгуут наан за энэ маань зүгээр л нэг юм нэг те манай энэ хавьд нэг юм тэмцэл юу болоод байгаа юм бэ гэдэг юм уу. Ер нь нөхцөл байдал бол маш хүнд байсан. Ерөөс тийм тайвнаар бодох боломж огт байгаагүй. Гэхдээ нэг ягаад чинь дотроо ингээл өөрийгөө тайвшруулаад бусад хүмүүс ч гэсэн намайг тайвшруулаад ингээл сууж исэн. Тэгээ яг 3 дахь өдрөөс эхлээл яамдуудын төвшөнд, засгийн газрын төвшөнд те ингээл миний асуудал яригдж байна. Одоо за хэвлэл мэдээлэлэр ч гэсэн гарч ийн гэл те ингээл тим мэдээнүүд ирээл ингээл янгууд бусад талууд энийг маш нухацтай хүлээж аваад эхлэнгүүт за энэ бол яг зүгээр нэг энгийн юм огт биш юм байна. Би ингээд маргааш ихэд зүгээр болчих юм биш юм байна гэдгийг нэгдүгээрт ойлгосон. Хоёрдугаарт яг 3 дахь өдрөөс эхлээд мэдээж улам эрчимдсэн одоо нөхцөл байдал бол яг нь ер нь бол хаасайгүй ингээл одоо яг юм харилцан буудалцаан харилцан ингээл одоо юу гэдэг те юу болж байгаа шүү дээ одоо ингээд буудалцаан болж хахад тэр маань нөгөө дайн л юм чи ингээл илүү давшихл одоо тэгт аргаал явд юм шиг байна те ингээл илүү л газар нутгаа улам ингээл урагшлуулаа тэгвэл тэр нь илүү ингээл манаараа улам л ойртоод байгаа байхгүй ингээл өмнө нь нэг 2-3 км-ийн цаана ингээл бөмбөг унжахт одоо ингээл 3 дахь өдрөөс эхлээл яг ингээл бүр километрийн радиус дотор бөмбөг унаал эхэлж байгаа байхгүй тэгэхэд тэгэл хүн за энэ бол ингээд цаашлах биш улам ойртох юм байна улам хүндрэх юм байна гэл ер нь яг тэгэл ойлгож эхэлсэн. Тэгээ бас батлан хамгаалах яам нас бас надтай холбогдчихсан 3 дахь өдрөөсөө. Тэгэхэд бол тэр мэргэжлийн хүмүүс бол тэгээд ер нь л яаж өгсөн л дөө надтай ойлгуулж өгсөн. Ер нь бол маш хүнд бай чиний нөхцөл байдал сэтгэл санаагаа бэлд, одоо биеэ бэлд, одоо хоол ундаа идэж уу те одоо ямар л нөөц боломж болцоо байна тэр бүхнээ ингээл одоо гаргахад бэлэн бай гэсэн л одоо ер нь юм зөвлөгөөнүүд өгч эхэлсэн. Тэгэхэд тэгэл яг ойлгоол. Гэхдээ тэрийг ойлгох мөч өөрөө маш чухал байсан. Би ойлгоогүй магадгүй яваад исэн бол эсвэл илүү өөдрөөр ч юм хараад яваадсан бол магадгүй бүр эрсдэлтэй те нөхцөл байдалд орхол исэн баг л та. Тэгэхээр эртхэн ойлгоод эртхэн сэтгэл санаагаа бэлдээд эртхэн бас нэг юм хариу арга хэмжээ ядчил одоо өөрийнхөө бие те одоо юунд анхаарах ч гэдэм үү ингээл эрүүл мэндэд ядаж анхаарах те амьд гартлаа эрүүл байх ч гэдэм үү нэг юм зорилгоо тавиад ингээд эхэлж байгаа байхгүй юу. Нэгдсэн үндэсний байгууллагын Өмнөд Судан улсад явагдаж байгаа энгийн сахиулгын ажиллагаанд 2022 оны 12 дугаар сараас 1 жилийн хугацаатай үүрэг гүйцэтгсэн. Миний тухайн үед харж ирсэн албан тушаал бол бүгд найрамд Өмнөд Судан улсад явагдаж байгаа ономис ажиллагааны өмнөх секторын штабын дараагаар үүрэг гүйцэтгсэн. Мөн одоо энэ үүрэг гүйцэтгэх хугацаанд би Монголын одоо цэргийн багийн Монголын одоо цэргийн албаагч Өмнөд Суданд үүрэг гүйцэж байгаа бүрэлдэхүүний үндэсний акт төлөөлөгчөөр үүрэг гүйцэтгэх юм баамаа. За тэгээд үүрэг гүйцэтгэх хугацаанд 2023 оны 4 сарын дундор Хойд Суданд одоо Үүмэн гарлаа, зэгт мөргөлдөн гарлаа гэдэг мэдээг бол авсан. Энэ мэдээг бол би интернетээр олж авсан юм байна. Монгол улсаас нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газрын цэргийн зөвлөх хорон дагаа үеиг над руу холбогдсон. За Гартомд одоо ингээ бужигнаа үүслээ, зэгт мөргөлдөн гарлаа. Суданы ардын чөлөөлөх хайран болон одоо түргэн байрлах хүчний хооронд одоо ингээ зэвсэг тэмцэл явагдаж байна. Гартом хот бол одоо нэлээд хүнд байдалд байна. За тэнд одоо нэг Монгол эмэгтэй байгаа, Мольтмаа гэдэг хүн байгаа. Тийм хүнийг одоо
байгаа байдлыг олох боломж байна уу? Ерөнхий нөхцөл байдал нь ямар байна гэдэг талаар над руу мессеж ирсэн. Тэр Moltimo-той холбогдоход бол би яах вэ гэсэн чинь манай Мөнх 2 гэдэг одоо Жинштарын санхүүг хэлцсэн мэрэгчлээ хийж байгаа хошуу залуу тухайн үед хойд Судаанд явагдаж байсан IBM үжил явагдаж байсан ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээ зөвхөн картонд очсон одоо би мэдээ авсан. Тэгээд Мөнх 2-той яаж холбогдож чадахгүй байсан л да. Тэгээд одоо Facebook-аар нь хайж үлээд үзэж олоод тэгээд Facebook-аар нь холбогдсон ч ерөөсөө холбогдож чадахгүй. Картон магадгүй сүлжээ хаацсан байсан байж магадгүй. Facebook-аар холбогдох гэж чадаагүй. Тэгээд дараа нь харин азар битээр одоо сошиал Facebook-аар холбогдоод хаана байрлаж байна, яаж хийж байна, Мөнх 2-ын одоо байгаа байдлыг асуугаад аюултай байна уу, ганаач ер нь нөхцөл байдал юу болж байна, ер нь зөвхөн мөргөлдөө айл зэрэг одоо тийм ээ өрнөлтөө явуулж байгаа талаар одоо ингэж асуусан. Тэгээд мессежээр бичээд ямар буудалд хаана байрлаж байгааг асуусан чинь энэ тануур гэдэг одоо энтгийн буудалд байрлаж байна гэсэн надад мессеж ирсэн. Тэгэхээр би Google-ээр ороод Google дээр буудлыг нь хайж олоод утасныхын дугаарыг интернет Google-ээр хайж олоод тэгээд энтгийнхэн дээр одоо буудлыг ажиллуулж байгаа энэт хүмүүстэй холбогдоод тэр хүмүүсээ утсаар дамжуулж одоо Мөнх 2-той холбогдсон. Тэгээд одоо Өмнөд Судаанд үүрэг гүйцэж байгаа үндэсний ахлахын хувьд ямар ч байсан Мөнх 2-той холбогдоод аюулгүй байгаа юм байна, буудалтай байна, гарч орохгүй байгаа юм байна. Тэнцээ бас үлэн зөндөө Мөнх 2-оос гадна нэлээд олон орны гадаадын офицерууд хамт одоо байсан. Энэ талаар мэдээлэл аваад тэгээ буудлын хүнээр дамжуулж хэд хэд удаа холбогдож Мөнх 2-ын ер нь одоо ямар ч байсан эрсдэл олоогүй байгаа юм байна. Гэхдээ гадуур бол одоо гудамжаар болох буудалцаа явуулж байгаа учраас бид нар бол буудлаасаа гарахгүй тэнцээ нь одоо ингээд байрлаж байгаа гэдэг мэдээлэлийг бол аваад тавьчихсан. Тэгээ Мөнх 2-ыг дамжуулаад одоо ийм Moltimo гэдэг нэмэгтэй UNICEF-т ажилладаг ийм нэмэгтэй наав чинь байна уу? Энэ тэглэлийн мэдээллийг бас надад олж өгөөч гэж Мөнх 2-той холбогдож ярьсан. Тэгээд одоо Moltimo-гийн утасны дугаарыг нь холбогдох одоо мэдээллийг нь аваад холбогдсон тий. Moltimo-той холбогдоод ярихад зочд буудалтай байна. Хятадын нэг Тайваны нэмэгтэйтэй хамт одоо ингээд буудалтай байна. Буудлаасаа гарч чадахгүй байна гэдэг асуудлыг надад тухайн үед хэлсэн. Тэгээд би бодлоосон та ер нь бол бас тийм дайн байлдаантай газар тийм ээ оронд одоо ингээд нэгдсэн үндэсний байгууллагын одоо төрөлцсөн байгууллагад албааж байгаа энэ Монгол эмэгтэй хүн бас цэргийн улсууд холбогдохоор бас баярслаа гэж би боддог. Яг тэгэхээр бас тодорхой хэмжээний сэтгэл зүйн дэмжлэг байсан байж магадгүй. Нэгдсэн үндэсний байгууллагын 70 дор үүрэг гүйцэж байгаа бид нар бол одоо хааж явсан энгийн зэргийн гэлтгүүгээ бид нар бие биенээ сайхан дэмжиж ажиллах хэрэгтэй. Яг тэгэхээр бидний нэгдсэн үндэсний байгууллагын одоо тугийн 70 дор нэгдсэн үндэсний байгууллагын энэ мандатыг хэрэгжүүлнэ гэдэг бол бидний нэг үндсэн том зорилго. Энгийн иргэдийг хамгаалах, бие биендээ туслах, дэмжих тийм ээ. Ер нь 4 өдөр хүртэл бол ус юу байсан? Ус, хоол, тог байсан. Интернет бол байсан. Тэгээд рутер байсан. Тэр нь бол яг арай агсан төвшний нэг тийм юм юм шиг. Бусад айл одоо бусад хүмүүс бол бүгд ер нь тог цахилгаан интернет юуж байгаагүй. Манай байр өөрөө нэг генератортай өөрөө юутайсэн их усүртэйсэн. Тэгэл 4 өдрөөс эхлээ шууд юу дуусаад эхэлчихэж байгаа байхгүй. Генераторын түлшин дуусаад тэнгуут өдөрт нэг 2-3 цаг одоо тог ирнэ шүүгээл. Тэгээд интернетийн одоо хурд юу бол бүгд ингээд унчиж байгаа нөө маш олон станцуудыг бөмбөгтж байгаа гэж ойлгосон. Миний хувьд бол тэнгуут ч нөгөө тухайн одоо тэр интернетийн одоо юунууд нь буураад тэгээ бараг 128 ч гэдэг лөө те бид нэг текстл бичих төвшний юм одоо интернеттэй болоод тэгээд энэ хоёр янзын биднэрт рүүтерээс нэг нь бол бүр ажиллахаа болол ингээл эхэлж байгаа юм. Тэгэл 94 өдрөөс эхлээл одоо харилцаа холбоо юу бүгд тасраал. Тэр бол угаасаа өөрөө үний бүр маш хүнд байдалд орвол нэгдүгürt одоо наашаа холбогдчихсэн бүхнээс холбоо тасарна. Тэндээ бас бид нар чинь тодорхой мэдээлэл солилцож байгаа шүү дээ. За энд ингэж чинь тэнд ингэж чинь энд байлд чинь тэнд юм гээд тэр мэдээллээсээ ч ингээд тасраад эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол яг баг хоол хүнснээс илүү баг тэр харилцаа холбоо тасарна гэдэг бол үнэхээр амар баг аимшигтай. Одоо ч гэсэн надад хамгийн юм нэг айц төрүүлдэг мэдрэмж нь бол тэр үед ингээл би тэ хинтээч холбоогүй болцсон бол яана. Эсвэл анханасаа бүр хинтээч холбогдоогүй бол одоо тэг анхнаас л бүх юм тасарсан бол жишээ нь яг яах вэ ч гэдэг юм уу те.
Тэгэхээр бол бусад энгийн иргэд, бусад айлууд бүгд л тэгсэн. Яг өглөө босоод ирэхэд тог байхгүй, интернет юу ч байхгүй. Газар одоо нөгөө зүгээр энгийн утас ч ажиллах болчихж байгаа байхгүй. Тэгээд телевизийн өөрөө угаасаа аль нөгөө нэг айр минь эрх мэдэлтэй авцсан. Телевизийн суугаар нь юу ч цацуулахгүй. Тэгэхээр бол яг нэг эхний 3-4 өдөр бол ер нь ингээд маш аятайхан байсан бол тэгээд хоолунд тэр харилцаа холбоотой. Тэгэл яг 4-р өдрөөс үнэхээр ингээл эхнээсээ ус дуусаал, хоол хүнсч дуусаал тэгэл ирчлээ юм л да ер нь бол. Олон орны офицеруудтай хамт амьлагдсан, олон орны офицерууд байсан. Тэгээд бидний хувьд бол бас маш гар нэлэмжтэй ажиллагаа хийж чадсан. Бидний байрлаж ирсэн буудал болохоор яг эсрэг хүчнийхний эзэлсэн оройн буюу тий одоо эйрпортын оройн буюу нэг суудлын зурвасын ойролцоо байсан болохоор эсрэг хүчин бидний урд одоо эзлээд авцсан тэр мейн роудыг бүгдийг эзлээд авцсан байсан. Тэгээд сүүлдээ эсрэг хүчин бидний буудлын өмнө байрлаад тэндээ тий өөрсдийн пикап машин, жижиг хөнгөө машинуудаа бүгдийг хуйглаад байрлаад эхэлсэн. Бидэрт нэг давуу тал болохоор яг хөө тэр энтэг буудлын эзэнний туслах нь болохоор яг тэр Судан улсын иргэн байсан. Ялангуяа тэр эсрэг хүчний ер нь адилхан цустал эсвэл нь сонссон. Нийлэн ерөнхийдөө нэг овгийн хүн азар тэр буудлын тэ туслах жолооч нь тэгж таарсан. Тэгээд тэр жолооч нэг 6-7 хоногоос нь бидэрт ингээд хүсэлтэй байд. За та хэд одоо ингээд бид нарыг негоши хийх гэж байна. Тэг энтийг эзэн биднийг дуудаа тий араб хэлтэй тий туслах негоши хийгээд ямар ч гэсэн маргааш өглөө шууд негоши хийж эхэлсэн. Нөгөө RSF-ийн тий офицеруудтай негоши хийж. Бусд гадны офицеруудаа 6 офицер байсан. 6 офицеруудаа бид нэр ямар план зохиосон бэ? Бид нэгдүгээрт цэргийн бол нэгдсэн үндэсний байгууллагын тий талбаан доор үр гүйцэтгэх гээд ирсэн гэдэг тий энэ юм үзүүлэх тий цэргийн униформ харуулах юм бол бид нар тий барьцаалагдах ч юм уу тий маш олон эрсдэлтэй байсан. Яагаад тэгэхээр RSF буюу тий Rapid Support Force буюу түргэн байрлах хүч нь өөрөө нэгдсэн үндэсний байгууллагын эсрэг хүчин учраас бид нар тэднэрт тий нүүбийн талбаан дээр үр гүйцэтгэж байгаа тий офицерууд бишээ гэдэг харуулганд униформуудаа тий цэргийн дөрөв төвчүүдээ бүгдийг өнгөлн талт хийгээд хогийн савнд хийж тий скотчтоод бүр талт хийгээд тавьсан. Ингээд бүгд энгийн хувцастайгаа албан ёсны тий пассворт бүх хүч баримтуудаа бид авч үлдээд за та нар ингээд эндээс явж болно гэд бидэрт нэг машин тий энтгийг бахан тоогооч нартаа туслах ажилтнуудаа нийлээд нэг жижиг машин бүүнд 20 хэдүүлж ихээл тэнд буудалд байсан бүх хүмүүс тэгэл гарсан. Гэрээсээ гараад хоёлаа явах уу гэдэг шийдвэрийг бит хоёр бүтэн ингээ баг 30-40 цаг ярьж ийж ингээд шийдэж байгаа. Яагад гэвэл тэр чинь нэгэнд нь тэр дотор байх арай аюулгүй санагдана. Нэгэнд нь гараа явахаар арай аюулгүй. Хүн хүний нэг аюулыг хүлээж авах төвшин маш өөр. Тэнгүүт ингээл би жишээ нөгөө за хоёлаа явъя гарыг гээл. Тэ нөгөө үнэ чирээ яваад ижлэхгүй. Нөгөө маань явахгүй нэ гээл би хажууднаас ингээл суугаад ээж бас болохгүй те ингээд тэр чинь ингээл энэ болгон юм ингээд юм харилцсан юм одоо баг хилцээр шиг юмнууд ингээд бит хоёр хийж байгаа хгүй. Тэгээс үлдээ хамтдаа эрсдлээ үнэлэн те хамт тэгэл санал зүрлэх маш их юм байна. Тэг ингээд яг л энэд ард ингээд хүний дандаа амнаас тий аль нэгийгээ дагаа гарлаа гэхэд хоёлаа амнаас эрсдүүл яах юм эсвэл аль нэг нь эрсдүүл яах юм. Тэ би дараа насаараа яаж амьдрах вэ? Нөгөө маань ч гэсэн тэ намайг эрсдэлд оруулчаад бас яаж үлдсэн амьдралаа барах уу тэ ингээл дандаа ийм нөгөө үхэл амьдралтай холбоотой юм шийдвэр ингээл гаргаад байгаа. Гэхдээ тэр нь дандаа хоёр үний шийдвэр байх учраас айгүй юм хүнд. Тэр бол яг үндэ юм баг энэ одоо энэ хугацаанд туулсан юмнаас айгүй тийм хүнд нь бол тэр байсан яг юм. Ингээд бидний татан гарах процесс маань харт уумаас Порцудан буюу тий Улаанд гэсэн ирэг дээр байдаг Судан улсын бас нэг мужи улс бомб хотно гэж ярьд юм билээ. Тэр хот руу бид нэг 700 км газараар татан гаргалтай ажиллагаа эхэлсэн. Тэгээ тэр ажиллагаанд яваад татан гаргалтай ажиллагаа Порцудан дээр очиод
Порт Судан дээр очиод дахиад бид нэг 5 хоног тэнд бас нэг байрлуулад хоол ундгүй байсан. Тэгээд бид нар бас ус хоолоор хангаад хэцүүсээ байгуулах хангаад тэгээд тэнд 5 хоног байжээд ихсэн нөгөө эсрэг хүчний RSF нь Порт Суданд руу давшиж эхэлсэн. Ингээд дараагийн татан гаргалтын процедур эхлээд тэр татан гаргалтын процедур нь 5 хоногийн дараа нь бид нарыг улаан тэнгисээр зөөд Сауди Арабын Жидоттой авчихсан. Тээврийн эргэслэрүүлэлт өгч байгаа гэсэн үг шүү дээ. Яг үл агаарын ямар ч орон зай байхгүй. Ус онгоц байгаа гэдгийг ч ойлгоо. Одоо миний хувьд бол тийм ойлголт байхгүй шүү дээ. Ингээл ус онгоц зэрэг хүн авд юм байна ч гэсэн ойлголт байхгүй. Тэгэл за ямар ч байсан л одоо нэг далайн нэг юм те нэг үзүүр дээр очих юм байна. За тэндээс л одоо сэлэтч болтгой л арга явандаа гэсэн л одоо баг тийм төсөөлөлтэй. Тэгээ Порт Судан дээр очиод яг Порт Судан ч өөрөө ч гэсэн маш ингээл айдас төгшүүртэл эхний нэг яг очисон өдөр бол бид нар үндсэндээ ингээл сайхан тайван газар ирлээ ч гэдэг юм нэг амьсгаа аваад тэгэл өглөө дахиад бөмбөгний дугаар сэрж байгаа байхгүй яг тэндээ. Тэгэхэд тэгэл за хизээч тайван газар энэ улсын хилээр гарахаас нааш тайван газар гэж байхгүй юм байна гэдгийг тэгэл биднэрт бол бүгдэндээ чичрүүлж байгаа байхгүй яг ойлгуулж байгаа тэрийг. Тэгэл яг дараагийн заалхан бол ерөөсөө л одоо хамгийн ойр байгаа цэргийн Жибути гэдэг одоо миний ойлгож байгаа цэргийн том бааз байгаа. Олон улсын бааз гэж би ойлгосон. Одоо тэнгуү тэнд бол яг юм одоо Хятадын, Францын, Америкийн ч гэдэм үү тийм том усан одоо цэргийн тийм баазууд байж байгаа шүү дээ. Тэгэл тэндээс л ер нь авах хүмүүсээ заавцгаая гэж ирцгээж байгаа. Тэгэл ер нь тэр шөнөөс эхлээл ингээл тийм аврах ажиллагаанууд явж эхэлж байгаа. Тэгээ яг Хятадын надтай хамт байсан нөгөө Хонконг охин руу маань Хятадын элчин сайдын яам холбогдол. Тэгээд за өглөө чамааг одоо очиж авна гэл тэгж ийн гэл. Тэгээ бид нэр тухайн үед нэг юм нүби хүүхдийн сангийнхаа офис дээр ингээл те ирсэн ингээл бүгдээрээ. Тэгээ маа тэр жижиг одоо тэр нэг өрөөнд бол 4 баг 5 ч байна ингээл 5 өөр улсын 6 байна баг огт ингээл эмгтээчүүд нэг өрөөнд орцсон байж байгаа. Тэгэхэд тэгэл манай тэр охин ганцаараа ингээд нөгөө намайг маргааш өглөө хонгоц ирж авна гэл. Тэгэл яг нөгөө нэг бодлын нөгөө охиныхоо өмнөөс баярлна. Нөгөө бодлын бусд нь бүгд ингээд маш тийм гонцтой ингээд ямар ч тааварлшгүй байдалд ингээд бас үлдчихэж байгаа. Тэгвэл яг миний одоо ганц толгойд орж ирсэн юм бол за хятад чи ядаж маань ядаж за энэ онгоцонд суугаар хятад орох юм байл гэж бодоод байгаа шүү дээ. Тэгвэл за ядаж хятад чи манай ээжүүд за ядаж монгол хүн гэхээр за нэг ойлгох байлгүй дээ гэж бол тэгэл наашаа монгол руу ерөөсөө яг Монголд нэг шүн бол ямар ч нэг айгүй хэцүү бас нэг юм холбоо тогтоож чадахгүй би өөрөө нэг уцаа ингээд замдаа тий ингээд алдцсан. Тэгэл ерөөс холбоо тогтоход айгүй хүнд байдал байсан. Нөгөө Хонконг охиныхоо уцаар найзууд руугаа гэр бүлийнхэн руугаа бүгд рүү мессеж хийх хинж авахгүй, хинж хариу өгөхгүй. Тэгэл өөрийнхөө янз бүрийн одоо Facebook өнтрээр орохэр би нууц үгмгүй юу санахгүй тэр үед ингээ юу санахгүй юм чи. Тэгэл тэгж жагаад яг манай нэг найз яг миний мессежийг олж харсан санагдчихээн. Бараг шүн дундчихээн үү. Тэгээд манай одоо нөхөрт хэлээд манай нөхөр гадаад яам руу яаралтай болд дарахтаа бас хэлээд тэгэл тэрийг бодвол юм нэг бичиг цаа солилцсон юм уу, мессеж солилцсон юм уу, тэ одоо юу болсон юм уу мэднийг л процесс явсан гэж ойлгоод байгаа. Тэгэл өглөө нөгөө охин маань за би баг явлаа баяртай гэж орог. Тэг бараг л салах ёс хийж яхад ерөөхдөө нөгөө охины маань уц дуурал. Тэгээ за наа чи яг Монгол улсын иргэн юм малтмаа байна уу гэж асуусан. Тийм хятад хүндээ ингээл тэдний хэлчихсэд. Тэгэл за байна гэж за манай юунд одоо юм чагсаалтанд орсон гэд хэлээд гэж тэгээ чи хамт ингээ аваа гараад иргээд тэгээд ихэд бол яг үнэндээ бол дахиад яг их орон те ингээд нэг Монгол улсын ирэнгээ дуудуулах их оронтой юм байна. Тэгээ их орон маань ч гэсэн бусад хөрш орнууд те энэ бол Монгол улс шүү. Монгол улсын иргэний бид нэр ганцхан тэр хинч мэдхгүй малтмаг хүртэл ингээ бид нэр аврыг гэсэн ийм бодлоо. Хин нэгний хятад хүний толгойд орж ийна гэдэг бол бид нар бас манай улсын те нэр хүнд одоо ямар төвшөнд байгаа гадаад мэдээж харилцаа дипломат ёс гэдэг ямар мундаг юм бэ л гэдгийг ингээл тэгэхэд ойлгож байгаа байхгүй. Тэнд 100 хүн биш 10 хүн биш те 1000 хүний талаар яриа үзэх хүн нэг
Малтмагийн талаар л ингээл те бүхэл бүтэн хоёр улсын хооронд ингээл хилцээрүүд те ярианууд тэр чинь зүгээр нэг мессежчэл Малтмаг аваарай гэж мэдээж хэлчихгүй шүү дээ. Тэр хооронд маш их ингээл одоо альбом яриа юу явсан байгаа. Тэгэхэд бол үнэхээр одоо тэр бид нар нэг дэлхий дээр амьдарч байгаа юм байна л гэдгээ бас маш их ойлгосон ер нь бол тэр мөчт. Тэг яг харамсалтай тэр онгоцсондоо сууж чадаагүй тий. Яг тэгэл бит хоёр баярлал бүүн баяр болол гаргасан ч яг манай гадаа бодолцаан болол бөмбөгтөлт болол эхэлж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө тэр усан онгоц руу явах ямар ч боломжгүй. Тэгээ бит хоёрыг тэр усан онгоц бол баг 1-2 цаг хүлээсэн. Ер нь бол тэг бит хоёр бүр хүлээгээ зогсож байгаа байхгүй. Тий. Бараг 2000 хүн тэр усан онгоцонд ороод аль хэдийн ингээд суудсан. Шөнөөс эхлээл ингээл авсан юм шиг байгаа хүмүүсээ. Тэгэл тэр чинь бараг зарим нь нууцаар зарим ингээл янз бүрээр л дээ бараг мөлхөөл ингээл очиод тэр онгоцонд сууцгааж байгаа юм. Тэгээ бит хоёрыг бүр авахгүй машин явуулсан. Тэгээл бит хоёр машиндаа ч одоо суух ямар ч арга байхгүй ингээл гадаа битүү буудалцсан болол. Тэгээл тэр байшин дотроос гарч чадахгүйсээр байгаа л. Тэгээл за бид нэр явлаа баяртай гэж яваад өгч байгаа байхгүй. Тэгээд яг эцсийн мөчд бит хоёр хамт онгоцон суусан. Францын ус онгоцон. Тэгтээ эргээл дахиад ажлынхаа үеийн тэ тухайд 1 сар гэлтгүй хугацаанд найз болсон. Тэгэл охтууд залуучуудаа бас орхиол явж байгаа байхгүй. Тэр ч гэсэн маш юм бас айгуул хэцүү те ингээл бит хоёрыг ч гэсэн тэрийг хараал ингээл ард үлдчихэж байгаа юм чинь. Тэгэл яг нэг иймэрхүү ер нь мэдрэмж нэг бол орхигдсон те эсвэл нэг бол хүн орхиж байгаа тийм мэдрэмжүүд бол ялангуяа хаана орхиж юунд орхиж байгаа гэдэг хамгийн сайн мэдж байгаа учраас эднэр бол юм айгүй хэцүү баг одоо л ингээд одоо хүн тэр нөгөө одоо яг бид нар айгүй хэцүү траума гэж байдаг бол баг тэр траума гэдэг мэдрэмж илүү тэр бөмбөгний дуунаас илүү энэ хүндийн мэдрэмжээр юм шийдсэн ч юм уу тэд нар ингээд айгүй их дараа нь ингээд тэгэхэд би буруу шийдсэн бол яана тэгэхэд би ингэсэн бол яана те эсвэл тэгэхэд би тэрийг гомдооч уу гэл ингээл тийм мэдрэмжүүд ер нь айгүй их хүнд хэцүүл тэгэл байн одоо магадгүй насан туршдаач бодогдтол юм л өөр маш олон үнийг бүхэл бүтэн нэгдүгээр судаа улсыг хүн амыг орхиод гарч байгаа те үлдчихэж байгаа тэр дүр зураг те ингээл уйлж байгаа юм ч гэдэм ингээл маш олон зүйл эргэл яг нүдэнд харагддаг юм билээ л те одоо ингээ 2 жил өнгөрцөн байгаа хгүй тэгэхэд бол одоо хүмүүсийн баг гайхдаг учраас би ч гэсэн их ярьдаггүй зүйл бол одоо буцаж очиж тэр хүмүүс туслах юмсаа л гэж боддог одоо л хүмүүсийн надад сонсохыг хүлээж байгаа үг бол энэ яг эсрэг нь те дөнгөж ирснийхаа дараа бол надад явах бас төлөвлөгөөч байсан бас ер нь ажил хэрэгч болохоор нэлээд шатандаа явж исэн тэгээ яг миний бие өөрөөс би нэлээ өвдсөн байсан учраас ер нь явж чадаагүй тэгэхээр нэгдүгээрт энэ чинь нөгөө миний хамгийн чухал одоо ойлгосон зүйл бол би ямар ажил хийдгээд энэ маш сайнаар ойлгож байгаа байхгүй юу бид нар бол нэгдсэн үндэсний байгууллага ялангуяа хүүхдийн сан бол хүмүүнлэгийн байгууллага хүмүүнлэгийн тусламж үйлчилгээ хамгийн түрүүнд одоо тий хамгийн одоо энэ гамшигт нэрвэгдсэн эсвэл байгалийн гамшигт нэрвэгдсэн усанд хамгийн түрүүнд хүрэж байгаа улс одоо байгууллага юм байна гэдгээр бол яг нэгдүгээр бахарх сэтгэл төрж байгаа. Тийм ч учраас миний хэрэгцээ шаардлага тий би буцаад очих ажил бол тэнд нэг байтугай нэлээд хідэн төрлийн ажил жишээ нь байж байгаа жишээтэй тий хоёрдугаарт бол яг даа эхлээл баг ЮНИСЕФ-ийн ажил эхэлж байгаа байхгүй үндсэн утгаараа. Тэгээ за тэр болгоныг би өөрөө нүдээр харчаад бас ингээд зүгээр 50 ч юм уу ингээд сууж явах бас надад нэг талаараа жоохон хэцүү ер нь бол энэ бол би гоё 50 байгаа юм чи одоо ингээд сайхан 50 байж гэж бол баг ямар ч хүний толгойд бодогддгүй л юм шиг байна. Одоо бол дайн үргэлжилж байна. Яг уу ер нь бол сүүлийн үед бол гарч байгаа мэдээлэлээр яг үндсэн нийслэл хотод бол арай дайн бол багассан. Гэвч нөгөө порт судаан гэдэг байгаа илүү дайнгүй ялангуяа олон улсын байгууллагууд нийслэлээсээ тэр порт судаан гэдэг газар руу шилжсэн гэсэн үг. Одоо тэнд манай нүүбийн бас бүх ажилтнууд тодорхой хэмжээнд байрлаад ажиллаж байгаа. Тэнд эсрэгээрээ буцаад дайн эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр ингээл нэг газар намдсан ч гэсэн нөгөө газар эхлээ явж байгаа. Тэгээ Судан улс ч одоо 46 сая гаруй хүн амтай гэж яригдчихэж байгаа. Тэндээс бараг 20 сая хүүхэд 0-18 насны. Тэгэхээр бол энэ чинь ингээд
тэ 1 сая ч 2 сая ч бүр 20 сая хүүхдийн тэ асуудал ингээ яригдчихэж байгаа. Тэгээд энд бол хамгийн одоо үзүүлж байгаа гол тусламж бол нэгдүгürt Америкийн нэгдсэн улс бол байсан. Бид энийг ч гэсэн ажиллаж байгаа хугацаанд өөр бол мэдэрсэн яг нүүбийн хүүхдийн сангийн нэлээд том ах ажлууд бол яг энэ Америкийн нэгдсэн улсын санхүүжилттэй бас юм ажлууд хийгдчихсэн. Ялангуяа нөгөө хоол шинж хичээлийн дутагдлалд орсон байгаа хүүхдүүдийн нөгөө нэмэлт хичээл хүнсэл яг энэ USAID байгууллагын мөнгөөр хийгддэг байсан санхүүжүүлэлт. Тэгэхээр энэ маань шууд зогссон байгаа. Бусад бас донор байгууллагууд бас үйл ажиллагаагаа ер нь нэлээ хумс ялгын Америкийн шийдвэртэй холбоотой болон бас өөр олон талд бас юм те дайны ялангуяа Суданы дараа нь газын Палестин газагийн дайн эхэлсэн. Тэгэхээр энэ маань өөрөө эргэл тийшээ очих мөнгнөөс бас зарим хэсэг нь тийшээ яваал гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр бол яг үндсэндээ хүмүүнлэгийн тусламж бол нөхцөл байдал маш хүнд. Одоо ч хүнд энэ маань телевиз одоо хэвлэл мэдээлэлээр ч гэсэн нөгөө маш ялгууртайгаар цацагдж байгаа тий. Хүмүүст илүү Палестины дайны л асуудал өнөөдөр олон улсын мэдээр гарч байгаа болохоос Суданы асуудал бол ерөөсөй гарахгүй байгаа. Бас найз нөхчиг болчихж байгаа. Тэр хэсэггүй хугацаанд бид хоолунд байхгүй тий байгаа юу вэ тамхитараа юу вэ тэрийг аваад татаал тэгэл байгаа усаа хаваал тэгэл тухайн үед тэгэл бүгд тэгэл болоод байдаг ус ямар ч зүү цагт угсаа тус би биндээ тусалцж ирнэ хүний л тий ийм зан юм шиг байгаа. Тий төрлөх тий хүн бол өөрөө маш тийм инэрэнгүү тий тэгэл яг тэр нь явцын дунд түүний амьдралын үзэж харсан юмны дунд ингээл эвдэгдэх ч юм уу тий ингээл тэгвэл яг буцаа юм хүнд цаг үе гарахад бол яг л хүн бол ийм л хүн бол хүнээрээ л байгаа байхгүй тийм ингээл одоо бид нэр очиороо бид нэр одоо хүртэл бид нар буцаад ус устаа очсон ч гэсэн хизээш бид нар тий мартагдгааргүй нэг сайхан баад юмуд болсон. Тэгээд бид нар энийг бас тий тухайн үед амьд гаргасан тэр Суданы жолоочд бас баярлаа гэдгийг илэрхийлэхэд бол бид нар бас ямар нэгэн байдлаар холбоонд орсон. Бөөндөө нийлж ажиллагаа нөөцөр бөөндөө очиод бас тэнд нэг тэг цалаа өсөж жижиг хоримтлал үсгээ бөөндөө шилжүүлсэн. Энэ бол бас бидний эзэнд бас бид нар бас баярлаа гэд ямар ч бас нэг WhatsApp-ийн холбогдчихсэн. Ер нь бол хамгийн их мэдэрсэн юм бол маш сонин мэдрэмж нь бол огт намаа танихгүй хүмүүсээс нэг тийм одоо хайрч гэх юм уу тэ нэг юм халамж гэх юм уу мэдрэх бол тийм айгүй сонин. Гэхдээ энэ хүмүүс яагаад одоо тэг ингээл өдөр шөнөгүй миний төлөө сэтгэл зүрхэнд зовж штэ ингээд тань намайг танихгүй үнийг л ингээд бодохоор бүр айгүй сонин чимшигтэй эсвэл бүр юм яана би тэг ингэж байгаа өгчүүл яана одоо энэ хүмүүсийг баг нэг их хүний итгэл бараг алдах гээд байгаа чимшигтэй нэг юм сонин баг үүрэг хариуцлага нэмэгдээд байгаа ч юм уу. За би ерөөсөө л амьд гарахгүй болохгүй юм байна ч гэдэг юм нэг тийм баг таньдаг хүмүүсээс илүү танихгүй хүмүүсийн тийм анхаарал халамж эсэргээрээ нэг юм урам зориг ингээл айгүйх юм өгчээсэн. Хөнтөө эцэг хүн айлын хань ижил тэгээд тухайн үед бол бас хэрвээ янз бүр болчвол миний 3 хүүхдийн андаал гэсэн бодол маш их төрд юм бэл. Тэгээл сүлдээ арга гэрийнхэндаа ч юм уу хайртай хүмүүстэй баг ингээд нэг тийм эцсийн үгээ ч юм уу бэлдээд эхэлж байгаа байхгүй ингээл бичээл те за одоо намайг байхгүй л ингээрээ тэгэрээ ч гэдэг юм уу нэг юм захиас руугаар ороод тэгээд яг хүн тим ингээд төвшин рүү ороод ирэхээр угаасаа тэндээсээ буцаа гарахад айгүй хэцүү байгаад яг ингээл тэрэндээ ч автаад итгээд за ерөөсөө л одоо би ингээд сүүлийн үгээл хэлэх юм байна. Бараг цаг байгаа дээр нь боломж байгаа дээр нь би бараг ингээл тэ үгээ хэлж явах юм байна ч гэдэг юм уу ингээл. Тэгээ би хэдий дуудаа ер нь бол тийм мессеж ч юм уу бичсэн драфтлсан. Тэгтээ гол нь тэрийг ерөөсөө явуулаагүй. Тэгээ одоо явуулаагүйдээ маш их баярлдаг. Яг тэр мессежийг би ингээл явуулсан л бол бараг тэгээ өгчих юм шиг тэ өгчих юм шиг санагдаадсан надаа. Хэцүү бас энийг бол төсөөлөх аргагүй бэл. Тухайд төсөөлж үтсэн л дээ. Ижаа 2000 бас энд бас их шаналсан. Миний ханижл бас их шаналсан. Тухайд бас хүмүүс амьдралдаа юм ханижлтай байх сайхан юм байна гэж бас бодчихсан. Яг сайнаас муу их үлдсэн байгаад байгаа одоо ингэ бодохоор. Гэтэ энэ бүхнийг бол яг ухамсартайгаар даван туулах л систем байл л дээ. Тэгэхгүй бол яг одоогийн байдлаар бол
ялангуяа тухайн үед айгу гүн ийм нэг дүгнэлтүүд хүн хийчихэж байгаа байхгүй юу? За нэгдүгээрт үхлийн талаар ийм дүгнэлт хийчихэж байгаа. Хоёрдугаарт амьдралын утга учирын талаар хүн тий бид нар зөндөө л ном зохиол юунаас ингээл ууштай амьдрал одоо ингээл үххийн хооронд юу авч тий хүн үхтээч бараг төрхтөө үхтээ нүцгэн тий байдаг гэдгийг бол ингээл утгаар нь ингээл ойлгочихж байгаа байхгүй. Тэгвэл тэр болгон чи эргээд нэг юм амьдралын шийдвэрүүдэд ер нь эргээсээ илүү сөрөг одоо ингээл яг эсрэгээр бодоход би өстэй амьд үлдсэн юм чи одоо өстэй амьд байгаа дээрээ юм идэлч хэрэг одоо юу гэдэг нь те дуртай юм айдээ эсвэл ингээ тгийгээл ингээл нэг тийм уулын тийм шийдвэрт хүн хүрэхээр ч юм шиг ингээл те гаднаас нь ялангуяа харангуйтаа л ингээд айгүй хэцүү байгаа нэг шийдвэр хүн ганцаараа юм байна гэдэг нэг юм хүн хөхтэй хэнийг ч авч өгөхгүй юм байна те хүн яг хороод ганцаараа ирээл ганцаараа буцдсан байна гэдгийг бол ингээд яагаад чи ингээд надад ойлгуулчихж байгаа байхгүй тэр үед. Гэхдээ тэр маань өөрөө цаашаа ингээд хайртай хүмүүстэйгээ эсвэл хамт олонтойгоо тэ найз нөхдөдтэйгөө ажиллаж амьдрахад ер нь айгүйх саадуулж байгаа. Ингээл би юу ч болсон ганцаараа тэ би ингээл ер нь намайг хинч баг тийм их хайр тухайд мэдэрсэн юм шиг мөртлөө яс юм дээр ингээл хайр гэж юу юм амьдрал гэж юу юм чи ийм амьдралын үндсэн философиуд ингээд төөрөгдөлд орчдөг. Ялангуяа айдас төгшөөр бол мөнхийн гэл бүр юм болгоно л үхэл юм шиг. Юм болгоны л ард нэг юм аюул айдас байгаа юм шиг. Тэр эн чинь өөр ингээ байн хүн нэг тийм аюулын төгшүүрийн байдалтай байна гэдэг чинь нөгөө үс яач утсан сэтгцээ эрүүл мэнд ч тэр зүгээр биеийн эрүүл мэнд ч гэсэн ерөөсөө тустай юм шиг одоо байхгүй. Энийг бол би мэдээж сэтгэл зүйчийн мэрэгжлийн сэтгэл зүйчтэй хамт бол даван туулж байгаа. Тэр жидотд бас 2 хоног байрлуулчаад тэндээсээ мишингээ одоо тэ үргэлжлүүлэх үү эсвэл байгууллага дараагийн тэгээ процедурыг явуулах уу яах уу гэд өөрсдөөс хүн нэгүрээс санал авсан. Тухайд бол яг уу бас тэ ажиллагааны газар орон дээр байгаа ЮНЕСПА мишинд байгаа тэ үндэсний ахлаач тэнд байгаа офицеруудтайгаа холбогдоход бол тэрийд манай бол маш их дэмжижсэн. Тэ одоо ингээд бүх юм ингээд болцсон. Битгий сэтгэл санаагаар тийгээрээ энд хүрээд мишингээс ах үргэлжлүүлэр тийгээрээ. Тэгээд тухайн юм бас их дэмж цэг амт ажиллагааны хэлцээний дарга мөн тасгийн дарга мэрэгчтэнүүд нь бас их дэмжиж мишингээ үргэлжлүүлээ тийгээрээ. Ингээд бас дараа нарынхаа итгэлийг аваа одоо авсан ч бас үргэлжлүүлэхдээ урам зориг ордог юм билээ хүн. Дараагийн процедур үүсээ тэгээ ажиллагааны газар хонд үндсэндээ нэг 20 гаруй хоногийн дараа ажиллагааны газар хонд ирсэн. Тэгээд ажиллагааны газар хонд ирээд үүргээ гүйцэтгээд ЮНЕСПА мишин гэдэг ажиллагаанд бас зэрэг ажиллах офицеророо үргэлжлүүлээ үүргээ гүйцэтгээд ингээд 12 сарын хугацаанд үүргээ хамжилтаа гүйцэтгээд эх орондоо 2024 оны 4-р сарын дундуур эх орондоо ирсэн. Тийм, ер нь бол эрх чөлөө гэдэг үгийг бол яг амьдралаар нэг хэрэгжилж байгаагүй шүү дээ. Одоо ингээл за бид нар Монголд бол илүү хэвлэлийн эрх чөлөө ч гэдэг ингээд нэг холбоо үгээр л илүү хэрэгжилж байгаа. Яг тэр би бол Суданд очиод ер нь эхний 7 хоног бол яг тэр үгийг бол баг ингээд шууд ойлгосон. Эрх чөлөө гэж ийм юмыг хэлдэг юм байна шүү дээ гэд. Яг Суданд очиод ганцаараа гадуур явах боломж байхгүй гэсэн. Өнөөдөр гэрийн хажуудлын дэлгүүр орох эрх чөлөө юм байна. Тэ гараад нэг ингээ өвсөн дээр ингээд гадаа ингээ зөндөө гоё өвс байгаа. Гэхдээ би хизээч тэрэн дээр гараад суух боломж байхгүй. Ер нь ингээл шууд тийм улсад яваад чиж байгаа байхгүй. Тэгээ гар утас байна. Гар утсаа гаргаад зураг авчлахгүй бичлэг хийж болохгүй. Тэгэхээр одоо яах вэ? Тэгвэл тэр юмны чи үнцэн гэдэг чи өөр эрх чөлөөтэйгээ хамт ирж ийж одоо тэ гоё кофе ууна гэдэг чинь гоё зүлгэн дээр суугаад уух чинь өөрөө тэр кофег одоо гоё болгод юм байна. Гар утас гэдэг чинь ингээ хүн гар утсаа гаргаад хүссэн зүйлээ зургийг аваад бичлэг хийх чинь өөрөө тэр гар утсаа үнцэнтэй болгож байгаа. Тэгвэл эрх чөлөө байхгүй газар бүх юм үнцэнгүй. Бүх юм үнцэнгүй ингээ болчихдээ. Дайн эхлэхэд бол би их тайван гэдэг үгний яг утга учирыг ойлгосон. Их тайван, их орон гэдэг хоёр үг. Би энэ 3 үгийг бол үнэхээр одоо яг хүн амьдралынхаа туршныг яриад
хэл барыг амнаас нэг хүний амнаас байн гардаг үгнүүд бол биш шүү дээ тий. Гарч байгаа ч хүн байна, гарахгүй байх гэдэг бол бид нар өөрсдөө тийм сайхан 50 улсад амьдарч байгаа юм байна. Одоо яг зарим хүмүүс бол ийм үзээг учраас эрх чөлөөтэйгөө мэдэхгүй байна. Их тайвнаа мэдэхгүй юм гэдэг юм уу те. Би бол хэнийгч битгий үзээсэй гэж хүсэж байна. Хэнийгч битгий мэдрээс ийм эрх зүйлэл хүн өнөөдөр хийгээ сууж ийн гэдэг чи өөрөө айгүй имэнэлтэй байхгүй юм бол. Манай хүүхдүүд бид нар ингээ энийг мэдрэхгүй өснө гэдэг бол энэ бол өөрөө хамгийн сайхан. Одоо бид нар энийг бүх хүүхэд дэлхий дээр энийг тэ хизээч энэ үгийг хэлэх шаардлагагүйгээр бид нар өсөх хэрэгтэй байхгүй. Монгол Улсын институтчин 2002 онд тийм Конго улсад зэрэг ажиллагч 2 офицер илгээснээр хэцүүсээ байгуулах зэрэг хөндлөгч орно оны том багтах одоо замналын тэр 2 офицер тавьж исэн гэдэг түүхтэй. Өдгөө одоо ингээд 20 гаруй жил ингээд тасралтгүй Монгол Улсын институтчны офицер ахлагч нар лав хүмүүсд өнөөдөр цэгэрдүүлэх гэдэг юм далбаанд нүүбийн далбаанд Монгол Улсынхаа тэр хүний өндөр төвчүүдээс төдий хөтлөж энэ их институтшин гэдэг энэ том айлын эдис нэг эдис усанд одоо хүртэл барахж явдаг.